Би ч анх 1997 он гэж ярина да. Тэгвэл сая эхэлжээ дахин. За, зүгрүү. 2011 оных биш шүү дээ. Ямар албан тушаал хэлээ. За, чийч. За одоо ч юу аруул яа. За одоо яг энэ л харж байгаа л яг шавар харж байгаа л яцсан шүү дээ ерөөсөө. оноос Орсон сангийн дэмжлэгтэйгээр мэтгэлцсэн хөтөлбөр анхыг жигсэн гэж ер нь он цаг хугацаанд тоологдож явдаг. 1998 онд бол оюутнуудын дунд Ихтэй сургуулийн оюутнуудын дунд парламентын мэтгэлцэн гэж албан ёсоор хийжсэн. Тэгэхээр анх бол анхны 4 клуб гэж ингэж ярьдаг. Энэ 4 клуб дотор бол Мөсийн 2 клуб, Бест клуб, Беркли клуб, за нөгөөх нь Түшээ одоо дээд сургуулийн Түшээ клуб, их засгаараа агуулсан, их засаг хуулиараа агуулсан, их засаг, их сургуулийн их засаг мэтгэлцээний клуб гэдэг энэ 4 клуб бол анхны тулгын чулуус хөөрийн тавьсан энэ 4 клуб гэж мэтгэлцээний түүхэнд бол мөнхрөн үлдсэн. Одоо ч хүртэл одоо энэ сургуулиудын мэтгэлцээний багуудад хүчтэй ингэж хойно хойноос одоо ахмад дун залуу үеийнхаа эхлэхийн дунд амжилттайгаар мэтгэлцээнийг буухайлан яваа ийм клубуд байдаг. За цаг хугацаа их хурд юм а. 1998 оны сүүл 11 сарын үе санагдаж байна. Энэ нээлттэй нийгэм хүрээлэнгийн зохион байгуулсан уулзалтанд бидний үеийн хэсэг залуучууд тухайн үед оролцож байсан. Одоогоос 27-8 жилийн өмнө гэсэн шүү дээ. Тэгээд тэр яасан гэхээр ер нь барууны ялангуяа Америкийн одоо мэтгэлцээ, шүүхийн мэтгэлцээ, парламентын мэтгэлцээнийг Монголд дэлгэрүүлэхэд тэгж хүмүүс ирээд хичээл зааж ирсэн. Тэгээд тэрнээс үүсэлтээ анхны Монголын парламентын мэтгэлцээний клубуд үүсч эхэлж байсан. За тэгэхээр тэрний хамгийн анхдагчдын нэг нь бол 4 клуб үүсчихсэн. За Монгол Улсын их сургуулийн хуулийн сургууль дээр Беркли, нийгмийн ухааны сургууль дээр Бест клуб, тэгээд Түшээ дээд сургууль дээр Түшээ, их засаг дээд сургууль дээр их засаг гэдэг ийм клубуд үүсээд анхны үүсэл хөгжлөнд тавиад Монголын одоо оюутны мэтгэлцээ гэдэг зүйлийг анх эхлээд үүсгэжсэн. Санахад одоо таатай байна. За, Орсон сангийн одоо дэмжлэгтэйгээр 1997 оноос энэ парламентын мэтгэлцэн гэдэг энэ төсөл хөтөлбөр одоо манай ихтэй сургуулиуд хэрэгжсэн. За тэр үед одоо 1998 оны 11 сард их засаг мэтгэлцээний клуб үүсгэн байгуулагдаж эхний 4 одоо багийн нэг бүртгүүлж байсан. За энэ үед одоо манай бидний одоо дээдлийн манай хайртай багш Сэдэн Балжирагч манай одоо анхны тэргүүнээр сонгогдсон энэ парламентын мэтгэлцээний хөгжүүлэх их засагчдыг одоо өсгөн байгуулахад үнэтэй хувь оруулсан ийм түүхтэй нийт мэтгэлцэжсэн тэргээр энэ парламентын мэтгэлцээний одоо хөгжлийн тийм онцгой үе ясан гэж бодож байгаа. Яагаад ингэж онцгой үе ясан гэж хэлж байгаа гэхээр тухайн үед одоо парламентын мэтгэлцээнд хичээлжсэн залуус өнөөдөр одоо Монгол Улсын төрийн бодлогыг, тодорхой намын бодлогыг, төрийн байгууллагын үйл ажиллагааг өдөртөн зохион байгуулж нийт төртөө бас ажиллаа хийж ингэж олон нийтийн одоо ихтгэлийн хүлээсэн сайхан залуучууд болж төлөвлөсөн байна. За тэр Монголын нээлттэй мэтгэлцээний холбооны шанг татсан цөөхөн гишүүдийнх нь идэвхтэй гишүүдийнх нь нэг бол миний төрсөндөө Намсран Зэдэн Балжир байлаа. Намсран Зэдэн Балжир бол тухайн үед Монголын нээлттэй мэтгэлцээний холбооны анхны 4 клуб болох их засаг мэтгэлцээний клубын үүсгэн байгуулагч мөн 1998 оны нээлттэй мэтгэлцээний холбооны оюутны улсын аврал шалгаруулах тэмцээнд бол амжилттай оролцож 2 дугаар байранд орж байсан тийм түүхэн үйл явдлын гэрч болж байсан тийм хүн байгаа. За Монголын мэтгэлцээн бол маш олон залуучуудыг бол өнөөдөр нийгмийн төвчөө хийж байгаа олон залуучуудыг зөв зам руу чиглүүлсэн, зөв эхлэлийг тавьж өгсөн юм ачтай буянтай салбар гэж боддог. Одоо бидний мэтгэлцэх үед бол Монголд мэтгэлцээн яг эд өгтэйгээр хөгжиж исэн, хөгжлийн тэр оргил үеийн байсан. Тэгээд олон залуучууд бол мэтгэлцдэг. Бид нар бол хөдөө орон нутгаас ирж мэтгэлцдэг, 21 аймагаас 9 дүүргээс ирж мэтгэлцдэг юм байсан. 2008 онд анх мэтгэлцээний тэмцээнд орж байхад бол нэг тодорхой хэмжээний цөөхөн эднийг 5 сургуулийн баг ерөнхийдөө нэлээд идэвхтэй одоо орсон одоо тэмцээнүүддээ ерөнхийдөө тогтмол амжилтыг гаргаж оролцдог байсан. Тэгээд зооноосоо гарна гэдэг хэцүү. Цаашлаад бүр медаль ч юм уу те шагнал байранд орно гэдэг бас их тийм өндөр шалгууртай санагддаг байсан. Тэгэхээр надад тэгээд санагдчихсэн гэж бодглохоор өрсөлдөө их байсан байна. Тэр утгаараа мэтгэлцээний тухайн үед яг цэцгэлжсэн болов уу гэж би бодож байна. Яг бидний үеийнхэн чинь айгүй идэвхтэй
байсан. Тэгээ тэмцээн болгонд оролцдог, тэмцээн болгоноос шагнал авдаг. Эцгийн яг мэтгэлцээний хөлбөрөөсөө тасраагүй ингээ явж исэн үе. Хүчтэй байсан, хүчтэй оролцоотой байсан. За их засгийн их сургууль бол тухайн цаг үедээ юугаар бас ялгарч ирсэн гэхээр парламентын мэтгэлцээнд одоо ийм шилдэг баг байхаас гадна 2003 онд 4 онд шүүхийн мэтгэлцээний холбоог их засгийн их сургууль маань анх одоо бидний бас яг парламентын мэтгэлцээнээр явж исэн бидний үеийн залуучууд бол ингээ хамтраад анх одоо шүүхийн мэтгэлцээнийг Монголд анхны одоо холбоог байгуулж исэн. За одоо энэ маань одоо Батцаяа, Заян золоо одоо спорт арбитрийн олонны ерөнхийлөгч Батцаяа найзаа маань ерөнхийдөө одоо манлайлаад ингэж явж исэн. Манай сургуулийн хувьд бол ганцхан парламент биш, бүр цаашаа шүүхийн мэтгэлцээний лөө тухайн цаг үед ингээд орж эхэлсэн. Ийм дурган цаг үе дээр одоо мэтгэлцэгч байжээ. 1997 онд би 5 дугаар анги байсан. Тэгээд яг Карл Попперын мэтгэлцээ Монгол анх хөгжөөд анхны одоо сургуулиуд үүсгэн байгуулагдаад тэгэхэд бол хамгийн анхны хөтөлбөрт нь бол би оролцож ирсэн. За ингээд бол одоо энэ улсын хурлын гишүүн хүн эрхийн дэд хорооны дарга байгаа Сүхбаатарын Эрдэнэ бол тахтай нэг баг болоод за 2000 онд улсын аврагт ороод Карл Попперын мэтгэлцээний тэгээ улсын аврагт орсон чинь говьалтаагаас Гав гээд нэг залуу хүүхэд ирээд за Сэлэнгээс Ариун Туяа гээд одоо энэ улсын ерөнхий прокурорд байж гинүү да. Ариун Туяа ирээд бид гурав ерөнхийдөө тэнд таарсан. За ингээ 2003 онд би 10 дугаар ангид төгсөөд их сургуульд ороод парламентын мэтгэлцээ ингээд хамгийн анх оролцоход нөгөө 2000 онд танилцсан Гавыг маань манай ангид ороод ирсэн. За Ариун Туяа бус манай ангид ороод ирсэн. Ингээд одоо их цагт яг энэ парламентын мэтгэлцээн дээр өмнө Карл Попперын мэтгэлцээний туршлагатай хүмүүс орж ирсэн. Би бол 2003 онд анх 1-р курст их засаг их сургуульд илсэн орж исэн. Тэр үед бол одоо энэ парламентын мэтгэлцээн, эрдэм шинжилгээний хүрээлэн, оюутны сайн дурын маш олон байгууллагууд анх ер нь нэлээд бас ирчээ авч исэн. Тэр үед бол энэ парламентын мэтгэлцээн гэдэг ийм клуб, үйл ажиллагаа руу бас сургуулиас бас нэлээд бас хүүхдүүдийг шигшиж, ангиас шигшиж ингэж оруулдаг гэсэн. За би чинь 2005-аас 2009 онд суралцсан хугацаанд мэтгэлцсэн. За энэ мэтгэлцсэн хугацаанд бол Монгол улсын мэтгэлцээний одоо хөгжил бол нэлээд өндөр түвшинд очсон байсан. За мэтгэлцдэг олон залуучууд мэтгэлцээнд ордог маш олон сургуулийн төлөөллөлүүд оролцдог. За нэг хотын аваргын тэмцээнд гэтэл 70-80 баг дунджаар оролцдог. Нэлээд өрсөлдөөнтэй тим болдог байсан. Ер нь бол залуучуудын мэтгэлцээний тухай ойлголт гэсэндээ нэлээд өндөр хөгжсөн. За мэтгэлцэгч нарын ур чадвар гэсэндээ сайн хөгжсөн. Тим цаг үед бас мэтгэлцэж байсан байна. Цэг сургуулийн парламентын мэтгэлцээний дунд үе бол миний хувьд оргил үе байсан гэж би үздэг. Тухайн үед Монгол улсад парламентын мэтгэлцээн бол эд ирчээ авч исэн, эд хөгжижсэн, хөгжлийнх нь бас оргил үе учраас за Монголын мэтгэлцээний ассоциацаас гадна сургууль болгон өөрсдийнхөө нэрэмжит тэмцээнүүдийг зохион байгуулдаг байсан. Маш олон одоо энэ клубүүд бол яг эд эрчимтэй хөгжиж байсан юм үед бол мэтгэлцэж одоо тэр өрсөлдөөн донд явж яснаар бол баярлаж явдаг. Одоо их засаг их сургуулийн их засаг клубыг анхны үүсгэн байгуулагч нь бол Цэдэн Балжир одоо талигч маань тухайн үед бол хамгийн манлайлагч идэвхтэй ийм оюутнуудын нэг байсан. Өөрөө мэтгэлцээний хувьд ирсэнд оролцохоос гадна бол мэтгэлцээний тэмцээнүүдийг шүүдэг. За миний санаж байгаагаар бол би одоо найрамдалд улсан 2001 оны үндэсний авраг шалруулах тэмцээний үндэсний авраг багийн гишүүн одоо болдын солонготой он бид хоёр үндэсний авраг болж байгаа үед бол тухайн тэмцээний шүүгчээр бол Цэдэн Балжир талигч маань адилж байсан. Тэгэхээр бол Цэдэн Балжир талигчийн одоо мэтгэлцээний ертөнцид оруулсан хувь нэмэр бол үнэхээр одоо үнэлээд баршгүй ийм хувь нэмрийг оруулсан ийм хүн байсан. Хүнтэй харилцахдаа бол ийдэг дөлгөөн ямар нэгэн ихэрхсэн ааш байхгүй, зөвлөсөн, харилцсан, ярилцсан ямар ч насны хүмүүстэй ингэж зөв харилцдаг ийм одоо манлайлагч хүн байсныг бол өнөөдөр дурсан саная гэж ингэж бодож байна. Тухайлбал одоо бидний хувьд шүүгийн мэтгэлцээний гарын авлагыг хийжсэн. За тэн дээр одоо би санаж байна. Цэдэн Балжир, Инкоер гэдэг тэд нартайгаа бас зөвлөлдөөд шүүгийн мэтгэлцээний анхны гарын авлагыг хийжсэнараа
их онцлогтой юм а. Тэгээд энэ мэтгэлцээнийг одоо хөгжүүлэх, тэгээд мэтгэлцээнийг их үр дүнд хүрэхэд бас олон хүмүүсийн хүчин зүтгэл, тэгээд авиас бэлэг зохион байгуулах чадвар орсон гэж бодож байгаа. Түүний дотор одоо манай Оюнбат, тэгээд Тамира, одоо манай Баясгалан эдрийн зэрэгцээгээр их засаг их сургуулийн Цэдэн балжрын оролцоог бий бол маш өндөр өргөнөлдөг. Бид нар дотроо их тийм ярих хэлэх зүйлдээ их онцгой авьяастай, хурц хэлэх зүйлээ оновчтой илэрхийлж чаддаг тийм байснараа онцлогтой болов уу гэж ингэж бодож байна. Цэдэн балжир багш бол бидэнд бол маш их сайхан зүйлсийг үлдээсэн байдаг. Хүн байхын тухай, хүнтэй сайхан нөхөрлөхийн тухай, хүн хүнээ хайрлахын тухай, хүн өөрөөрөө, найз нөхдөөрөө, нутаг орноороо бахархах тэр үзлийн тухай их сайхан гэгэн дурсамжийг бид нартай үлдээгээд бас явсан ба. Тэгэхээр бид хүмүүс бол олон сайхан шавнар нь багшийнхаа энэ сайхан үйлчлэгийг үргэлжлүүлээд өнөөдөр ч гэсэн ингээд 20 жилийн дараа эргээд тухайн үеийн мэтгэлцээний яриа сууж хахад бас тэр гэгэн сайхан мөрийг үлдээшээ гэдгийг бас энд хэлхэн зүйтэй болоо гэж бодож байна. За тэрүүд одоо манай анхны тэр Цэдэн балжир багш маань одоо надад итгэл хүлээлгэж энэ парламентын мэтгэлцээний клубыг хүлээлгэж өгч байсан. За ингээд би 2000 оноос тэргүүнээр ажиллаад 2002 он төгс хүртэл ажиллаад за тэрүүд манай сургууль Чингис Осоо сургууль, за Эцэг хууль зүйн сургууль гэдэг баруун зүүн талд 2 сургууль байсан учраас өөрийнхөө мэтгэлцээний клубыг Чингис Осоо сургуульд одоо тухайн шилдэг мэтгэлцэгч одоо бас оюутан байсан Батзаяад, за хууль зүйн сургууль одоо бас тухайн үед одоо манай шилдэг гишүүн бэлтгэгч байсан Батгэрэлдээ одоо энэ клубыг хүлээлгэн өгч байсан энэ төвхтэй. Энэ их засаг их сургуулийн дэрэгдэх их засаг мэтгэлцээний клубаар дамжиж яг өнөөдөр Монголын нийгэмд, улс төрчид бас Монголын нийгэмд нөлөөтэй байгаа олон хүмүүс миний дүүгийн шав болж их засаг их сургуулийн их засаг клубаар дамжиж төлөвшсөний нэг нь одоо Монгол улсын ерөнхий сайд, Нэм осрын учрал, улсын их хурлын гишүүн, Баасан Жаргал болон олон шавнар нь бол бас энэ их засаг мэтгэлцээний клубаар дамжаад төлөвшлөө олсон гэж үзэж байна. Цэдэн балжир багш маань бол намайг 1-р курст байхад бол үндсэн хуулийн эрх зүй, тэгээд за дараагийн курсуудад үндсэн хуулийн процессын эрх зүй гэдэг одоо хичээлүүдийг орсон. За би ч бас сүүлд бас үндсэн хуулийн эрх зүйгээр бас сургуультай хичээл заасан. Тэгэхээр одоо миний тэр суур мэдлэг, суур ойлголтыг бол өгсөн ачтай багш маань болж таарна. За тэгэхээр одоо эргэж дурсахад бол миний амьдралд бол том үүрэг гүйцэтгэжээ л гэж хэлэх байна да. Тэгээд их засаг их сургууль бол олон гайхамшигтай төгсөгчдийг энэ Монголын нийгэмд бэлтгэн гаргасан. Түүн дотроос содон, тодон, алтан гадсан нь бол Цэдэн балжир талигч байсан гэдгийг өнөөдөр би бахархалтайгаар хэлэхдээ таатай байна. Эрдэмтэй хүн даруу гэдэг ёсоор даруу тийм багшигаа бас би эргэж дурсмаар байна. Тэгээ тэр хүн их цагт бол их цагийн энэ оюутнуудад мэтгэлцээний клубт цаг хугацаагаа зориулсан, хүч хөдөлмөрөө гаргасан, санаачлалаа гаргаад ингээ явсан. Тэгээ эндээс нэг хүний одоо үлдээсэн мөр гаргасан зориулалт эргээд ямар олон хүний аж амьдралд нөлөөлж, ямар олон хүнд хөгжлийн гүүр болж зам татуулсан юм бэ гэдгийг ингээ эргээд бас хүндэтгэн талархаж байна. Би бол Цэдэн балжир багшийнхаа гарын цөөхөн шавнырын нэг. Тэгэхээр миний надад парламентын мэтгэлцээн гэхээс илүүтэйгээр эрдэм шилжлэгээний ажлыг маш их зааж сургаж дарлагжуулсан юм багш байж байгаа. Тэгээ багш маань бол яг парламентын мэтгэлцээнийг одоо их засаг сургуульд үүсгэн байгуулсан, хүндэс суурийг тавьсан, үйл ажиллагааг эхлүүлсэн мондөг хүнийхээ шав болж явсандаа бол бахархаж явдаг. Тэгээ багш маань бол яг нэрэмж тэмцээнийг тэнгэрээс хараад шамираараа, найз нөхдөөрөө сургуулаараа ингээ бахархаж байгаа гэдэгт одоо шав юмныхаа бол итгэж байна. Ер нь мэтгэлцээний анхны одоо оюутнууд дотроос, оролцогч дотроос бол нээлттэй мэтгэлцээний холбоо гэж байгуулад явсан. За анхны одоо нээлттэй мэтгэлцээний холбооны гүйцэтгэх секретар бол Лавгц Цэндийн Оюнбат. За одоо Мүйсийн нийгмийн ухааны сургуулийн дэд захирал хийж байгаа Тамир багш. За Соронзон Молдах гэдэг ингээд эднэр бол за ингээд Цэдэн балжир ах гэдэг. Эднэр бол хамгийн анхны манлайлагчд юм. За түүний араас бол 80-аад оныхан бас залгаж аваад за миний хувьд бол 2 дахь нээлттэй мэтгэлцээ холбооны гүйцэтгэх секретар ингэж ажиллаж исэн байдаг юм аа. За би 1998 оны оюутан. Одоо дөнгөж сургуульд ороод оюутан болсон чинь бүх юм сайн өчгөн шинэ өргөө танхимтай, шинэ сургууль, шинэ хамт олонтой. За ингээд одоо нөгөө хичээлээ мэдээж одоо бас бусдаас дутахгүй, бусдтайгаа бас нэг энэ зэрэгцээ одоо бас хийхэд бол одоо ямар одоо өөрөө хөгжүүлэх боломж юм гэж эрэлхийлж ирсэн. Тэрүүд одоо манай дээд
курсын ах нар маань одоо парламентын мэтгэлцэн гэдэг энэ зүйлийн талаар бидэнд одоо хэлж өгч биднийг одоо сургалтанд хамруулж ингээд ер нь парламентын мэтгэлцээнийг одоо сонирхуулсан. За ингээд миний хувьд бол 2000 онд их засаг парламентын мэтгэлцээний клубын 2 дахь тэргүүнээр сонгогдсон байгаа. За миний хувьд бол их засаг мэтгэлцээний клубаар дамжиж бас тодорхой төвшөнд аливаа асуудлыг нухацтай, цэгцтэй судлах, бас шийдвэрээ тодорхой төвшөнд оновчтой хэлэх тэр зан төлөвийг бол олсон гэж ингэж үздэг. За тухайн үед бол манай их засаг их сургуулийн мэтгэлцээний баг маань одоо миний хувьд бол 2003 онд Батгэрэл багшаасаа их засаг мэтгэлцээний клубыг хүлээж авч за ингээ 3 онд одоо улсын аврах юунд оролцож ирсэн. Манай их засаг клуб бол тухайн үедээ Чингис Осоо их засаг гэж 2 үндсэн клуб. За мөн аялал жуулчлалын одоо салбар сургууль болгоноор клуб байгуулж тухайн улсын аврагт бол хамгийн олон багийг одоо их засаг 1 2 3 4 гэж 4 хүртэл багийг ингэж бүрдүүлж оролцдог. Ер нь бол мэтгэлцээний улсын авраг дээр бол хамгийн одоо медалийн төлөө одоо хүч төрдөг, хамгийн одоо өрсөлдөгч гэж бусад сургууль, бусад багуудын хүлээн зөвшөөрөгддөг багууд манай их засгийн их сургуулиас оролцдог байсан. Их засгийн мэтгэлцээг чанартай байсан. Чанартай бас их чадaltaй байсан. Их засгийн багтаа таарчихъя гэж ер нь бусад багууд бас хоорондоо имээдэг юм байсан. Одоо би санахад бид нар 8 баг одоо 2003 онд 8 баг мэтгэлцээнд ороход 4 баг нь бол эхний шилдэг 8 бол элбэг шалгардаг юм байсан. Эхний шилдэг дөрөвд бол их засгийн нэгээс 2 баг бол тогтмол байдаг. Ийм байсан. Их сайхан мундаг мэтгэлцэгчний тухайн үед байсан л да. Манад дээд үе одоо ах эгчнэр бол үнэхээр Монголын мэтгэлцээний өнгө төрхийг бас тодорхойлж ирсэн юм байдаг. Тэгэхээр энэ Монголын мэтгэлцээний өнгө төрхийг тодорхойлж ирсэн тэр их засгийн баг бүрэлдэхүүнд бас тухайн үедээ орж мэтгэлцэж явсан бол бас нэр төрийн хэрэг байдаг. Монголын мэтгэлцээний түүхэнд их засгийн мэтгэлцээгчдийн үлдээсэн мөр бол тодоос тод байдаг. Тэмцээн уралдаанд их засаггүйгээр ер нь бол парламентын мэтгэлцээн гэдэг бол байхгүй. Миний сурж явах үед бол их засгийн парламентын мэтгэлцээн бол хамгийн одоо юу гэх юм дандаа өндөр амжилтууд гаргадаг, аврагын төлөө шалгарч үлддэг тийм бисэн. Учрал ариун туяа гаавыг бид хэд бол мэтгэлцээний тэмцээнүүд дээр бол дандаа одоо 1-2-т ордог байсан ч гэсэнтэй яг оргил үе нь бол энэ Батшаргал Нэмсүрэн хоёрын үед бол дандаа төрүүлдэг гэсэн үе. Тэр үе бол мэтгэлцээн их засгийн мэтгэлцээн хамгийн өндөр байсан. Одоо их засгийн мэтгэлцэгчнэрийн ганц алдартай зүйл бол дөрмөн үе гэж аваад амар чангаар одоо ширээгээ цогтөг. За их засгийн мэтгэлцэгч нар бол хамгийн их одоо чанга дуутай өндөр дуугаар ярьдаг нэг ийм үе байсан гэж бол ойлгож байна. Монгол болж идэг ихтэй сургуулиудын дунд зохиогддог за хотын аваргуудын тэмцээн дээр бол их засгийн сургуулийн баг бол нэлээд сайн амжилттай оролцдог байсан. За ер нь бол миний төсөөлж байгаагаар хамгийн л хүчтэй байсан цаг үе гэж хэлж болно. Яагаад вэ гэхээр за нэг 70-80 баг орж байгаа, 120 баг орж байгаа тэмцээнүүдэд нэг хамгийн багадаа нэг 8 баг, за дунджаар нэг 12 баг, тэгэл дээдл нэг 20 хэдэн баг энэ төр ордог цаг үе байсан. За эндээс за нэг хагас шигшгээс гарч ирж байгаа 8 багаас одоо 6-7 их засгийн баг тамирчид байх тохиолдолд бол зөндөө байсан. За тэгээд 4 шударгын одоо шүгээн 4 өнтер гараад ирэхээр гуруулаа үлчдэг, хоёулаа үлчдэг. За зарим тохиолдолд дөрвөлөө ч гэсэн үлдчихдэг ийм тэмцээнүүд бас байсан. Ингээ харахаар бол хотын аваргын олон тэмцээнүүдэд их засгийн сургуулийн төлөөлөгч багууд маш сайн амжилттай оролцдог байсан, маш сайн хөгжсөн байсан. Тухайн үед миний үед бол илүү одоо чанартай багууд байсан гэж би үздэг. Яг одоо мэтгэлцээ ингээд үе үеэр наах юм бол магадгүй мэтгэлцээний үеийн 3 дахь үе нь манайх байсан юм болоо гэж миний үе байсан юм болоо. За энэс хойш орж исэн залуучууд үе дүүнэр бол илүү сайн баг болж гарч чадсан гэж би хардаг. За их засгийн сургуулийн мэтгэлцээн бол яг тухайн үед бас оргил үе нь байсан. За намайг яг 1-р курст орж ирж байхад бол яг Мөнхбат багш, Гаавын багш гээд дээд үеийн одоо домог олсон мэтгэлцэгч нар бол яг дөнгөж шинхэн багш орж исэн үед бол бид нэр ингэж орсон бас нэг азтай тэр хүмүүсээс бас мэтгэлцээний урлаг, техник, арга барилыг бол эзэмссэн байдаг. За надад анх парламентын мэтгэлцээний заасан хүн бол одоо манай Нямсар ах Бачараалах хоёрын одоо шавнар гэж бид нар өөрсдөө хэлнэ. Бид нар нэг 14-өлөө 5-уулаа ингээд өөр өөр ангиудаас цуглараад
Тэгээ хамт одоо тэмцээнүүдэд оролцоод, мэтгэлцээнд оролцоод, хоорондоо мэтгэлцээд ингээ явдаг байсан. Тэгээ тэр 14 тавуулаа ер нь хагасаа өдөр болго ямар нэгэн тэмцээнд ордог. Тэгээд аль нэг маань заавал шагнал авдаг. Тэмцээч айгүй удаа үргэлжилдэг учраас бүр шүн дунд ингээд тараал бөөн баяртай одоо нэг нь шагнал авсан учраас те бөө баяртай ингээд тараал алхдаг гэдэг юм ийм дурсамжууд ингээд санагдаж байна. Миний хувьд анх парламентын мэтгэлцээнээр хичээл их парламентын мэтгэлцээнээр өөрийгөө хөгжүүлэх болсон үндсэн гол шалтгаан бол манай анги даасан багш Мөнхөт багш бол чухал үүрэг оролтой. Анх парламентын мэтгэлцээний ач холбогдлыг давуу талыг бол надад хэлж ойлгуулж, за энэ парламентын мэтгэлцээнээр хичээлэх нь одоо ийм ач холбогдолтой, ийм давуу талтай шүү гэдэг ойлголтыг анх төрүүлсэн. Одоо үе үеийн төгсөгчд болон үе үеийн одоо мэтгэлцээний гишүүд бол ер нь бол амжилт гаргаагүй яг мэтгэлцээнээр хичээллээд яг эцгээ мэтгэлцээнд юунд яваад амжилт гаргаагүй баг ер нь бараг байдаггүй хаа. Дээшээгээ манай нэг дээдлийнх тэгээд дээшээ 2 3 дээдл гэдэг ингүүт ерөнхийдөө бүгдээрээ хотын авраг, одоо улсын авраг юмуд бол амжилт гаргаж оролцож ирсэн. За миний би анх 1999 онд Монголын нээлттэй мэтгэлцээний холбооны сургалтанд амрагдаж сертификат авч тэгээд 2000 оны 11-р сард оюутны мэтгэлцээний авраг шалгаруулах тэмцээнд бол анх оролцож байсан. 1998 оноос эхэлж мэтгэлцсэн. Хамгийн анх бол Улаанбаатар хотод 2000 онд Карл Попперийн мэтгэлцээнд Говьлтай аймгаас ирж орж исэн. Найрамдалт 1000-аад хүүхэд ирж мэтгэлжсэн. 21 аймгаас шалгарсан 2 3 шилдэг багууд, тэгээд 9 дүүргээс шалгарсан шилдэг багууд ирж оролцож байсан. Тэгэхэд би бол Говьлтай аймгаас шалгараад ирээд хамгийн амжилттай нь бол 2000 онд улсын аврагч болох тэр Карл Попперийн мэтгэлцээнд хүрэл медаль аваад буцаж байлаа. За хамгийн анх бол 2007 онд Мөнх Эрдэнэ гээд одоо Завхан аймгийн прокурорын газарт прокурор хийж байгаа манай алтан партнер ийм сайхан залуутай хамт нэг баг болоод ИАСА гэж баг болж мэтгэлцэж эхэлсэн. За тэр 1-р курстэй баг болж ороод эцэг сургуулийн парламентын мэтгэлцээний авраг шалгаруулах тэмцээнд анхны одоо 1-р курсээс парламентын мэтгэлцээний авраг болсон ийм түүхтэй. 2009 онд юм 1-р курсын анх одоо их засгийн анхлан мэтгэлцэгчдийн тэмцээнд ерөнхийдөө бол анх одоо ороод тэгээд тэрнээсээ бас нэлээ урамшиж одоо дараагийн одоо тэмцээн уралдаанд тхүү одоо өөртөө одоо суулгаж өгсөн мэт. За 2005 онд эцэг сургуульд эрхцэн ангийн оюутан болоод орж ирж байхад за Наранбаяр багш байна, Ганс багш байна, за Агаая багш байна, за Мөнхөт багш байна. Гэх мэт одоо эдгээр хүмүүс маань шууд л мэтгэлцээнтэй холбоотой мэдээллийг шинээр хийсэн орж байгаа оюутнуудад өгдөг. За тэр чиглэлээр сургалтуудыг зохион байгуулдаг, явуулдаг. За тэгээ сургуулийн аврагын тэмцээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулдаг. Миний одоо партнер бол Эрдэнэ баяр гэж манай ангийн юм толгой сайтай юм залуу байсан. За тэгээд манай үеийнхэн бол одоо энэ их ирээдүйтэй мэдлэг босралтай бас юм мундаг залуу болох нь гэж одоо бүгд хүлээмжшүүлсэн ийм одоо шилдэг партнертай би бол одоо бас 2-3 жил хамтдаа үндэсний авраг болон одоо сургуулийн холбогдох бусад тэмцээнд оролцож хамт тоглож байсандаа бас бахархаж одоос явдаг. Тэгээд найз маань одоо хэдэ байхгүй ч гэсэн одоо найзтайгаа өнгөрүүлсэн тэр цаг хугацаа бол одоо миний одоо сэтгэл тодох үлдсэн онцгой сайхан цаг хугацаа байд юм да. Хоёрод бол зөвхөн парламентын мэтгэлцээг зогсохгүй бас эрдэм судалгааны ажилд хамт одоо бас явж исэн. За үүнээс хойш түүний дараа 2009 онд өв залгамжтай холбоотой номыг бит хоёр одоо гаргаж исэн. За 2002 онд төр зархааны эрх зүйн тойм гэж одоо юм бүтээлэг одоо хамтаас гаргаж исэн. Тэгээд тэр ном бол тухайн одоо хууль зүйн сургалт төгсөж байгаа төгсөгчд бол их засгийн цагаан ном гэж алдарсан ийм бүтээл одоо хамт төрөвж исэн юм оюунлаг партнертай байсан да. Анх оролцож байхдаа бол миний хамтрагч партнер нь Булган Туяа гэж одоо прокурорын ерөнхий газрын сургалт эрдэм шинжилгээ хариуцсан алууны дарга тим хүн байгаад бид хоёр бол хамтран бол оролцож байсан. Миний хувьд бол одоо хамгийн одоо алтан партнер бол тухайн үедээ 1-р курсын оюутан орж ирсэн Ариун Туяа гээд охинтой одоо нэг баг болж яг том тэмцээнүүдэд бол оролцож ингэж явж исэн. Манай сургуулийн бас залгамж халаа бас энэ талаас харагдж байгаа.
3 4-р курс үед нь 1-р курс үед нь аваа баг үрдүүлээд ингээд аваад ордог. Мөн багуудынхаа чадварыг тэнцүү хадгалахын тулд багийн хоёр багийн гишүүдийг сонгохдоо бол за та хоёрын бол хослол бол илүү төлхөө явах юм байна. Та нарыг бол ингэж явах юм байна гэж онцлогуудыг гаргаж ингэж явдаг байснараа онцлогтой. Би 2003 оны 11 сард оюутан болж ирсэн. Тэгээд ороод ирсэн чинь ангийн дарга маань нөгөө 2000 онд надтай мэтгэлцээд найрамдлын оргил бүлэгт нэг өрөөнд байсан. Одоо бидний ярьдаг шар мөнхөт мөг юм байна. Ангийн дарга байсан. Хөөе хай сайн нүгэд хоёулаа гараад уулзсан чинь нэгд өдөр би ангид орж ирсэн. Хөөе сайн уу хөөе найзаа чи манай ангид ороо. За хоёр даалгавар чамд хэлье. Нэгдүгээр одоо урлагийн үйлчлэг болох гэж чи шүлэг уншин хоёрдугаар 5 дахь өдөр мэтгэлцээ бод хоёулаа орно. За баяртай гэж явуулсан. Тэгээд би 5 дахь өдөр тухайн үед бол машин дээр бид нар очиод мэтгэлцээнд ороод мөнх хот дээр нэг баг болж ороод хотын авраг байсан. Хотын авраг дээр бид тэр 3 дугаар байранд орж исэн. Би яг 1-р курстээ ороод 1-ээс 3 дугаар курс хүртэл бол Насан Баярын гав ихтэй. Нөгөө 2000 онд 8 дугаар ангид байхдаа гоёлтаагаас ирсэн яг найрамдал дээр нэг өрөөнд таарсан, найзтайгаа нэг анги очиж таарсан. Тэгээ Насан Баярын гав ихтэй бол яг партнер гэж явж байгаад 3 дугаар курсээсээ бол учралтай хамт нэг баг болсон. За ингээд учралтай хамт бит хоёр нэг баг болоод тэмцээн уралдаан дээр бол нэлээд удаа олоод оролцож явсан. За 3 дахь нь бол Наранхуу байгаа. Наранхуутай бол яасан гэхээр 1-р курст агаад яг сургуулийн аврах шалралт тэмцээн болсон чинь манай гавыг бол гэрлүүгээ эрт яваад өгсөн хөдөө орон нутагт байдаг учраас тэгээд яг тэмцээнд орсон ч хүн байгаагүй Наранхууг аваад ороод бит хоёр сургуулийн аврагдаар 1-р курс тахта дид байранд орж исэн. За ер нь бол хамгийн ихнийх нь бол Мөнхбат. Мөнхбат бол гомд сургуулаасаа мэтгэлцээнээр нэлээд явцсан, нэлээд идэвхтэй, туршлагатай, бас олон ялд байгуулсан тийм оюутан байсан. Би бол хамт явж байгаа учраас нэлээд суралцах маягтай. Мөнхбат бол нэлээд олон хүнд нөлөөлсөн байх гэж боддог. 2005 онд сургуулийн аврах шалруулах тэмцээнд Алтан гэрлийн золоо найзтайгаа хамт оролцоод төрүүлж ирсэн сургуулийн авраг дээр. За Нямсран гээд багийн хамтрагчтайгаа бол 2008 онд сургуулийн авраг дахиж оролцоод 2 дугаар байранд орж ирсэн. Миний ерөөсө алтан партнер бол би нэг партнертай тэр маань Од гэрлээд байж байгаа. Тэр бол 2 жил яг мэтгэлцээнд парламентын мэтгэлцээнд яг партнер болж орж тоглож байсан. Дундуур нь яг партнераа нэг 2 тэмцээнд дээр ч юм уу 3 тэмцээнд сойлох тохиолдол байсан. Энэ үед бол даваа жаргал гэдэг партнертай бас ихсэ тэмцээнд орж ирсэн. За миний хувьд гэх юм бол парламентын мэтгэлцээний түүхэндээ бол нэг 3 хамтрагчтай. За алтан партнер маань бол яалчгүй Гомсронгийн хурц хоёр гээд манай ангийн найз байж байгаа. Нилийн тийм одоо өөдрөг сэтгэлгээтэй, өөртөө ихтэй энэ залуу байгаа. Одоо Чингэлтэй дүүргийн хуулийн эцсийн дараагаар ажилладаг. За тэгээд дараа нь бол 4-р курстай хажид сурам бит хоёр UB студент гээд зохион байгуулж усын аврах шалралт тэмцээнд хүрэл медаль авч ирсэн. За дараа нь бол миний 3 дахь багийн хамтрагч одоо манай тактик багийн маань 3 дахь хамтрагч Бацаахан гэх манай багийн найз байж байгаа. За найзтайгаа бол маш олон тэмцээнд орсон. Манай мэтгэлцээний хамтрагч гэхээр яг 2 гол хамтрагч одоо байсан. Нэг нь одоо Чимэцээ гэдэг одоо бол прокурор хийж байна. Нэг нь бол Зоол баяр гэдэг манай хамтрагч байгаа. За миний хувьд гэвэл 2007 онд анх Мөнх Эрдэнэ гэдэг Завхан аймгийн прокурорын газрын прокурор залуутай ИАСА гэж анх баг болж ороод анхныхаа их цэгийн аврах шалралт тэмцээнээс түрүү байр авч ирсэн. За мөн 2011 онд Мөнх цэцэг гэдэг манай ангийн охин маш дайчин бүсгүй байгаа. Мөнх цэцэгтэйгээ хамт их цэг их сургуулийн парламентын мэтгэлцээний аврах шалралт тэмцээнд ороод бас түрүүлж байсан. За би энэ их гоё. Би нэг анх одоо оюутан болоод 1-р курст ороход манай ангийн нэг залуу одоо Батүлзий гэдэг. Бид хоёр анх ерөөсөө би өөр хүнтэй баг болж ерөөсөө тэмцээн уралдаанд орж үзээгүй. Анх одоо Батүлзийтэй хамт нэг баг болоод тэмцээнд орсон мэтгэлцээнээр хичээлж эхэлсэн. Тэрнээс хойш ер нь төгсөлөө бүх тэмцээн уралдаан амжилт гаргах, ялагдах тэр болгонд ерөнхийдөө бол яг нэг партнертайгаа одоо тэмцээн уралдаанд оролцож явдаг байсан.
За 2000 онд бит хоёр үндэсний аврах шалралт тэмцээнд оролцоод тэгээд нөгөө би чинь жоохон сандраад хамаг гарын ус ингээл гараал ингээл хөсч яхаад болдог. За нөгөө нөхөртөө санаа зовоод хэлдэг. Бүр тэсгэ байгаад хэллээ. За би ч үдэн хөлгаар салганах тийшэл андаад энэ одоо хоёлаа яана л гэлдэгсэн чинь ялгаа өгөө би ч үндэндээ шийх гэдэг шүү гэлээ. Тэгэл энийгэл орж исэн. За одоо тодтолсон юу бол гэх юм бол одоо жишээлбэл тухайн цаг үеийн орхон их сургуулиас оролцож исэн мэтгэлцээний улсын аврагт одоо хамтрагчтайгаа оролцож явж байхад орхон их сургуулиас оролцож исэн одоо Багнуурын уурхаан одоо дэд зэхрэл одоо Батцайхан гээд залуу байлаа. Одоо бидний хувьд бол жижиг Батцайхан гээд. За тэрнээс тэр хүнтэй бол жишээлбэл бид нэр анх мэтгэлцэж тэн дээр танилцж исэн. Одоо тэр цагаас хойш бас ингэ найзлаа явж байна. Тэгэхээр ийм мэтгэлцээ гэдэг бол сургууль хамаарахгүй маш олон найз нөхөд маш их хүмүүсийг бий болгодог. Нөхөрлөлийг бий болгодог юм орон зай орчин юм да. Тэгэх онцлог мэтгэлцэгч нар их байдаг гэсэн. Жишээ манай дээд үе одоо Батбаяр багш байна. Том биетэй. Тэгээд ингээд яадаг. Гинт ингээд мэтгэлж байгаа зүгээр тас гэж ширээ алгадаал. Нөгөө талын илтгэл ингээд янзын гоё ингээд оргилдөө хөрөлөвс. Гинт тас ширээ алгаал тодруулах гэдэг. Нөгөө заалан дотор байсан хүмүүс бүгд цочоод нөгөө тал мал чи ярьжсэн юм аа. Марта сандраад тэгээд эргээд нөгөөч нэг зориуд тактикаар тэм тодруулах авдаг. Маш чанга орилж ширээ алгадаж тодруулах авдаг. Нөгөө хүмүүс бүгд сандраад тэгээд асуултанд нариучаад нөгөө хүн дахиад илтгэлээ явах гэхээр юу ярьж яснаа мартсан байдаг. Энэ бол их сонин тактик гэсэн. Ийм байна. За мөн манай доод үед байсан ургамал, дээд үед байсан сугар гэдэг хоёр. Энэ хоёр бол баг болж байгаа. Яста галзуу баг байсан энэ хоёр. Ижил хүчний гэрүүлийн тухайд ярихад энэ хоёр ингээд тэрвэрлдэл баг тийм ээ битээр ижил хүчний гэрүүлийг дэмждэг. Гэхдээ битээр хайр сэтгэлтэй гэл. Эдийн засгийн онолын тухай ярихад сугар ингээд асгарлуулаад минь хэрвээ амьд сэрүүн байсан бол гэл нэрээ ингээд зааланд үзээс үүсгээ бид нар шин дагаал сугрын аав хөөрх юм гал төмөртэй тэмчивч чад нас орсон юм байж таа гэл ингээд уйлаад шүүгч уйлаад оройн бид нар гарч ирээд пив угаас ууж явах сугар ярьж байгаа. Аав гэртээ байгаа гэж. Аав ч нас ороогүй байсан гэж тэр чин тактик байсан. Ийм мэтчлэн ингээд бодохоор маш гоё дурсамжийг бидэрт ингээд үлдээсэн байдаг. Та хамгийн өвчлөлтөй түүхэн нэг учралт хоёр нэг шүтээсийн тэмцээнд ороод тэгээ шилэг 8 шалгарсан чинь шүүх чинь нэг ч удаа одоогийн их хурлын гишүүн байгаа Бат Сүмрэл нэг ч удаа өөрөө мэтгэлсэж үзээгүй. Тэгээ учралт хоёр шүүгчтэй мэтгэлцээгээд тэр тэмцээнийг тараажсэн мэт. Тэр нөгөө майлтик илтгэлээ. Акон тэр улсын авраг дээр Акон гэдэг урагшлалын аврал шалралт тэмцээн болоод за тэрэн дээр бол би яг эхлэх хурлаг дээр хүмүүсээ ингээд анхаар сарниулахаар сарнид эхлэн шүү дээ. Дараагийн эхлэгч гараад ирэнгүүт. Тэгэнгүүт гівэд майлахгүй юу? Би ингээд маа гэд. Тэгээ майлангууд хүн болгон над руу анхаарлаа хандуулангууд би ихтлээ үргэлжлүүлээд ингээд явж ирсэн. Тэгээд тэр нь ингээд хожмоо нэг майлдаг мөнх оччихдаг юм ингээд нэг тиймэрхүү нэг түүх гарч ирээд. Тэгээд тухайн цаг үедээ нэг бодоол өнгөрсөн нэг зүйл байт. За багийн хамтрагчтайгаа орж исэн тэмцээнүүдээс бол хотын аврагын тэмцээнд одоо манд хүртгэлийн дэд сургууль гэж тэр сургууль дээр болж исэн хотын аврагт оролцоод одоо шилдэг дөрөвт үлдсэн тоглож исэн. Гэтэл нөгөө эдэр дэд сургуулийн инх мөнх гээд тоглогчтой мэтгэлцэгчтэй таарад тэгээ мэтгэлцээ үргэлжлээ явж исэн шүүгчийн шийдвэр гардаг. Тэгээ бид хоёрт ялалт өгөөд тэгсэн инх мөнхийн үед тухайн үед их бухимдаад тухайн шүүгчийг одоо энэ хоёр залуутай ямар учиртай яхаараа энэ хоёрт ялалт өгдөг гэх мэтлэн байдлаар бухимдаж их ууралж тухайн тэмцээнийг нэлээд их саатуулж исэн шүүгчтэйгээ хардагдсан тийм сонирхолтой түүх болж үлдсэн байна. Одоо эргээд бодоход их хөвгчлөлтэй сонин түүх үлдсэн байна. За мөсийн нэг дээр нэг тэр улсын авраг болоо нэг тэмцээнд орж байхдаа бид эцгаараа гэдэг ням сүрэн би бачааргаал одоо энэ Мөнхбат гэж бид хэд орж ирсэн. Тэгээд нөгөө тэмцээнд ч үргэлжлсээр нэлээд шөнө болоод орой болоод харж байгаа шүү дээ. Тэгээ баг 2 цагийн үед ч байна уу тараад бүгдээрээ нөгөө байр эзэлтэн гэхдээ таксид нь гэдэг бол үнэтэй шүү дээ. Тэгмүүд яах вэ гэдсэн таксич бас шөнөөр олцсон явж өгөхгүй байсан. Тэгээд яг замын хажуу зогсчихсан чинь нэг одоо тухайн үеийнхаар бидний мэддэг хамгийн том джиптэй хар джипийг зогссноо. Түүнэр хаа явах вэ гэсэн чинь 21 дугаар хараал яваа гэсэн суучих гээд. Тэгээ суугаад явж байсан чинь бид нэр ингээд мэтгэлцээний тэмцээнд ороод ингээд явж гинэ гэсэн чинь өө ахаан та нарыг үнгүү хөрөж өгнө ийм одоо мондөг оюутнуудыг бол мөнгө авахгүй гэж хөрөж өгч байсан. Тэр үе гоё дурсамжтай санагддаг. Ягаад гэвэл
тэр хүний хандчихсан хандлага нь надад их үлдсэн юм болоо гэж боддгийг. Хоёрыг одоо үерхдэг байсан гэж жоохон шуум яваад бас тэр үнэн үү? Гүү штэ. Битээр яг тэ нөгөө нэг анги тэгээ дээрэс нь нөгөө нэг мэтгэлцээ ингээд явхлаар байнгын битээр хамт нөгөө мэтгэлцээндээ явна дараа нь тэмцээн уралдаанд ингэнгүүт дандаа хамт оролцсон. Тэгэнгүүт яг нэг тийм одоо нэг юм яриад гарсан л та. Гэтэ тэр бол тийм байхгүй битээр зүгээр яг мэтгэлцээнээрээ бол одоо тийм сайн хамтрагчд байсан. Хамгийн сүүлд 4-р курст байхдаа урцаатайгаа ороод эцэг сургуулийнхаа парламентын мэтгэлцээний авар шалгуур тэмцээний мөнгөн медаль авч ирсэн. За тэр нөгөө цом хугардаг гэдэг тэмцээн байгаа. Тэгээ манай баг одоо хил ам хэрүүн шуугаа хийж байгаад бид нар эхний шүүлтийг өөрчлүүлээд 2 дугаараа тоглоод дахиж хожигдоод бид хоёр одоо мөнгөн медаль авч ирсэн. Тэгээ энэ тэмцээн дээр шүүлтийгээс зөвшөөрөөд 2 удаа мэтгэлцсэн байдгийг. Шүүлтийг хүчингүүд тооцоод шүүгчдийн бүрэлдэхүүнээ өөрчлөөд тэгээ эцсийн дүндээ бол үр дүн бол өөрчлөгдөөгүй. Тэгээ тухайн үед бол цом нь хугарч очиод мөнх цэцэг хоёр дээр атсан байж байгаа нэг юм хөвгөлтэй түүх байдаг. Эцгийн хамгийн сүүлийн тэмцээн гэдэг алтан медалийн төлөөгөөч нэг цом хугарсан сургалтайсан. Тэр яг юу болсон бэ? Цом өгсөн гэж би санаж байна. Тэгээд буцаагаад өгсөн болов? Би бол тэгж л бодоод байгаа. Нэг цом салж ундаг чи манайх мөн үү? Биш үү? Тэр одоо яг уурсандаа хугалсноо тий. Яагаад уурсан бидгүй ямарсан манай цом бол хугархаа ирсэн. Тэгээд хугархаа цом хүлээж авч ирсэнээ бас санаж байна. Ер нь Монголын ихтэй сургуулиудыг харж байхад бол төгсөн гарагчдын гарч байгаа төгсөгчдийн ажиллаж байгаа байдал, салбартаа манлайлж байгаа байдал гэдэг бол маш чухал. Над нэгдсэн их сургуулийг төгсөн гарсан маш олон найз нар байгаа. Хуулийн салбарын голдууд үлхүү байдаг. Тийм дотроос ер нь бол энэ төгсөн гарч байгаа хүмүүсийн ажиллаж байгаа байдал, ажил эрхлэлтийн байдал, салбартаа манлайлж байгаа байдал гэдгээр бол нэгдсэн их сургууль бол Монголынхаа одоо энэ хувийн хөгжлийн сургуулиуд дотроо бол манлайлж байдаг. Төрийн сургуулиудын урд ч гэсэн тодорхой үзүүлэлтээр ингэж гарч явдаг. Тэгэхээр үнэхээр менежменттэй, үнэхээр одоо синержи гэж ярьдаг тийм ээ хамтын ажиллагааг бий болгож чаддаг. Зөвхөн багш, оюутан, захирал, захиргаа гэдэг бүх талаасаа ингэж хамтарч ажиллаж нэг баг болж ажиллаж чаддаг. Ийм одоо менежментийг бол эцэг сургууль өнөөдөр Монголын түүхэнд бол тодоос тод ингэж хэрэгжүүлээд явж байгаа. Мэтгэлцээнийхээ үеийн одоо мэтгэлцэгчид ялангуяа эцгээр агуулсан эцэг сургуулийн энэ манлайлагч мэтгэлцэгчтэй цаашлын мэтгэлцээнийхэн ажилд өндөр амжилтыг хүсэн өрөөё. Зөвхөн мэтгэлцэх урлаг одоо бидний одоо холбохоос гадна бидний өсөж дэвжих, хөгжих бусдын одоо бас ажиллаж амьдрахад ингээд том өгшөр болсон байна гэдэг бас нийт оюутнуудтай бас анхааруулж бас хэлмээр энэ учраас та бүхний сонголт бол одоо мэтгэлцээний урлаг юм шүү л гэж хэлээ да. Одооний энэ оюутан залуучуудад хандаж хэлэхэд маш их унших хэрэгтэй. Тэр тэмцээнд оролцож мэтгэлхийн тулд бусдыгаа хүлээцтэй сонсдог, тодорхой төвшөнд орон зайгаа мэдэрдэг тэр төвшинг бол эзэмших, тийм чадварыг бол эзэмших нь бас нэн тэргүүнд шаардлагатай гэж миний хувьд үзэж байна. Ганц л зүйл хэлье. Та сайн мэтгэлцэгч болохын тулд сайн унш. Альва мэдээллийг одоо сошиалдаар бол мэдээлэл бол маш олон төрлөөр явдаг болсон. Мэдээллийнхаа үнэн бодолыг нягтал тэн дээрээ хийсвэр сэтгэлзгээгээ одоо хөгжүүлээ гэж өндөртөө захий да. Мэтгэлцээний зарим хүмүүс бол зүгээр маргалдаан гэж ойлгодог. Зүгээр зөрчилтөө. Бүр хар яриагаар бол хэрүүл гэж ойлгодог. Мэтгэлцээн гэдэг бол сайн мэтгэлцээн бол өөрөө мэдлэг дээр тулгуурладаг. Одоо мэтгэлцэгчнэрт өөрөөр хэлэхэд бол мэдээллийг хаанаас авах маш өргөн хүрээтэй байна. Маш сайн мэдлэгтэй байх ёстой. Тэгжээж мэтгэлцэх ёстой. Зүгээр л мэдлэггүйгээр мэтгэлцэн гэдэг бол зүгээр хий хоосон хүн дээр орилж байгаатай адилхан байна. Өөрийгөө улам илүү хөгжүүлж, өөрийгөө болоогүй гэдгийг, мэдлэгт оройгүй гэдгийг харж өөртөө ханахгүй байх ёстой л гэдэг хэлээ. За амжилт хүсье баярлалаа. Тэгээд цаашдаа мэтгэлцэгч нарт зөвөх зөвлөгөө юу байна гэхээр уран илтгэх ч юм уу эсвэл чанга дугаар ярьсан нь илүү амьдралд болоод хождог зүйл болох тосоо биш. Харин логиктэй, үндслэлтэй, аргументтэй, факттай ярьдаг ийм хүн бол амьдрал илүү оновчтой, амьдралаа өөрийнхөө амьдралыг аваа явдаг ийм болж төлөвшдөг шүү. Тэгэхээр мэтгэлцээн бол та нарын төлөвшөх энэ одоо үйл явцад туслах юм хэрэгсэл гэхээсээ болохоос биш. Ямар нэгэн байдлаар мэтгэлцээн гэдэг бол гоёх хэрэгсэл бол биш ээ. Тэм учраас парламентын мэтгэлцээнээр мэтгэлцэж чинь гэдэг бол логик үндслэл дээр л одоо суралцах юм чадвар суралцдаг.
ийм чадвартай хүн бол амьдрал бие аваад явж чаддгаа гэдэг нь бол энэ нийгэмд бол бас харагдж байгаа болов гэж бодсон. За дүүнэртээ зориулж зөвлөгөө гэвэл ер нь бол шантарахгүй мэтгэлцэх хэрэгтэй. Ялагдсан ч бууж өгөхгүй байх хэрэгтэй. Хичнээн ялагдсан ч хариугаа авах хүсэлтэй байх хэрэгтэй. За тэгээд нэг өдөр чи өөрөө мэдээгүй хөгжсөн байх. За мэтгэлцээнээр одоо дөнгөж суралцж байгаа, одоо эд мэтгэлцэж байгаа залуучдын үед бол байнга л мэтгэлцэх хэрэгтэй, ном сан унших хэрэгтэй, үндэслэл нотлохоо дэмжлэг, аргументуудыг, кейс усалтыг маш сайн бэлдэж сурах хэрэгтэй. За ингээд сурцсан тохиолдолд бол дараагийн тэмцээнд оролцох, амжилт үзүүлэх бол цаг хугацааны асуудал. Тэгэхээр боломжтой гарах юм бол тэмцээнд оролцдог байх нь өөрөө хувь хүнийг ч гэсэндээ хөгжүүлнэ. За тэгээ багийн хамтын ажиллагч гэсэндээ маш сайн хөгжүүлдэг. Тэгэхээр тэмцээн болж байгаа л бол таны цаг зав таарчлаа байл аль болох орохыг хичээж байгаарай гэж захимаар байна. Парламентын мэтгэлцээн чамд юу өгөх вэ гэдэг нэгдүгээр харах хэрэгтэй. Юу чамд өгөх вэ гэх юм бол илүү яаж аливаа зүйлийг анализ хийж бодох, сэтгэж чадах вэ гэдэг дээр ч илүү одоо чамд чадварыг суулгаж байдаг. Миний харж байгаа үнцэг юу байдаг вэ гэхээр чи ямар нэг сэдвийг хүлээж аваад түн дээрээ аргумент дэвшүүлээд тэрийг өөрөө хамгаалаад логик дараалтаа ярина гэдэг бол энэ өөрөө чи тухайн сэдвийн хүрээнд анализ хийгээд үнэлт хийгээд асуудлыг хөндөж гаргаж чадж байгаа чадвар. Тэгээ энэ чадварыг илүү чам суулгаж өгдөг учраас энэ нь өөрөө эргүүлээд ажил дээр гарсан ч тэр амьдрал дээр ч тэр хэрэгтэй байдаг зүйл учраас парламентын мэтгэлцээ хичээл гэх юм бол энэ чадварыг чи олж авнаа. Гол нь тэр өрх гэрт ороод тэр одоо тогоон дотор ороод буцлаад явна гэдэг бол тухайн хэмжээгээр чамд тэр чадамжуудыг өөр өөрийнхөө суугаараа өгчөөдөг учраас тасалдгүй хичээл хэрэгтэй л гэж хэлээ. За одоо яг эцэг сургуульд яг мэтгэлцэж байгаа оюутан залуучууд хандаж хэлэхэд ChatGPT-г бол тэр бол 100% судалгааны материал бол биш. Тэр 100% тэгж болохгүй. AI технологиг юундээ ашиглах вэ гэвэл та нар санаа авч л ашиглана. Тэрнээс биш тэр 100% зүйл биш. Ямар мэтгэлцэгч вэ гэвэл материал сайтай, хоригдлуулсан материал сайтай хүн сайн мэтгэлцдэг. Маш их ном унш, маш их суралц, хандлага харилцаа сайтай хүн бол цаашаа явдаг. Хандлага харилцаа муутай хүн хэдийгээр ур чадвартай байсан ч гэсэн цаашаа хөгждөггүй, өсдөггүй. Маш олон хүмүүсээс эрэлхийл, мэдээллийг цуглуул, нөхөрл, хүрээлээ томсго, ингүүл чи хөгжинэ. Мэтгэлцээнд бол хизээ шалгч гэж байдаггүй. Мэтгэлцээж мөнхийн суралцагч гэж байдаг. Тийм учраас нэг тэмцээнд ялсан гэж тэр чигээр ялагч биш. Нэг тэмцээнд ялагдсан гэж чи тэр чигээр ялагдагч биш. Хэмцээж маш олон зүйлийг олж авч суралцах хэрэгтэй. Би ч гэсэн одоо суралцаар байгаа. Их засгийн мэтгэлцэгчд маш олон болох болтугай. Баярлалаа. Тэгэхээр одоогийн хичээлж байгаа залуучуудад үнэхээр сэтгэл зүрхээ гаргаад энэ мэтгэлцээнээр хичээллээд эндээс бас үр шимэнд хүртээрээ. Яагаад гэхээр яг эндээс манлайлагч нар төрж идэг, эндээс хүмүүс хөгжиж идэг. Зүгээр зөвхөн хичээлээ хийгээд явдаг оюутан, мэтгэлцдэг оюутан хоёрын хооронд бүр тэнгэр газар шиг ялгаа зөрүү, хөгжлийн зөрүү 4 жилийн дараа гарсан байж идэг. Тэр зөрүү нь бас эргээд энэ хүмүүсийг амжилттай явахад нөлөөлсөн болов уу гэж би боддгоо. За ер нь бол маш тууштай явах хэрэгтэй. Нэг тэмцээн уралдаанд ороод одоо нэг багтаа мэтгэлцээд ялагдаад тэрэндээ бас жоохон сэтгэл гутарч одоо тийм юм бол бэж болохгүй гэдгийг бол маш сайн ойлгосон. Тиймээс одоо ер нь цаашдаа мэтгэлцэж байгаа, мэтгэлцээнийг сонирхож байгаа одоо хүүхдүүд дүүнэрт аялахад тууштай л хичээллээрэй гэж хүсье да. Шин юм гэдэг бол сайн мартагдсан хуучин юм гэж ярьдаг. Аравтын систем гэж ярьдаг. Монголын өнөөдөр дэлхийн талыг байлдан дагуулахад хувь нэмэр оруулсан тэр менежментийн энэ агуу системийг эцэг сургууль бол эцэг сургуулийн удирдлагууд бол аравтын системийг нэвтрүүлж өнөөдөр бас амжилттай ингэж шин цагийн менежментийн нэгэн хэлбэр болгож явж байгаад бол таатай байдаг. Хүмүүс бол өнгөрснөө бол ямар нэгэн байдлаар хоцрогдсон зүйл гэж яриад хандлагатай байдаг. Үгүй юм. Альва одоо шин юм гэдэг бол саяалаа мартагдсан хуучин юм гэж шин хуучин хоёр нэгж ээж бол одоо жинхэнэ одоо Монголын хөгжлийн гац ийм сонгодог консерватив загварыг явах ёстой. Энэ сонгодог консерватив загварыг бол амьдрал дээр хэрэгжүүлж байгаа сургуулийг бол би эцэг сургууль гэж багталтайгаар хэлнэ. Үзэл бодлоо илэрхийлж, мэдлэгээ сорж, логик сэтгэлгээ хөгжүүлдэг мэтгэлцээн бол залуусын хамгийн үн цэнтэй ур чадваруудын нэг юм. Их засаг мэтгэлцээн нь олон жилийн турш оюутан залуусыг нэгтгэж, илтгэх ур чадвар, шүүмжлэл сэтгэлгээ, багаар ажиллах чадварыг хөгжүүлсээр ирсэн байдаг.
Эндээс олон шилдэг илтгэгч манлайлагч нийгмийн идэвхтэй залуус төрөн гарч өөрсдийн мөрөөдөл зорилгодоо хүргэхлэн тавьсан байдаг. Их засаг мэтгэлцэн бол зүгээр нэг мэтгэлцэн биш. Энэ бол мэдлэг, нөхөрлөл, хөгжил, манлайллын түүх юм.